Нурууны өвдөлтийн ихэнх хувь нь нурууны булчин чангаралтай холбоотой байдаг. Тэгэхээр өнөөдөр хамтдаа нурууны булчин суллах амраах дасгалыг хийцгээе. Бэлтгэх байрлал нуруу шаланд дээшээ хараад хэвтээ. За хоёр гараараа өвдгийг цээж рүүгээ татаад амьсгал аваад амьсгал гаргахдаа баруун зүүн тал руугаа зөөлөн зөөлнөр яг л хүүхэд бөвөөлж байгаа юм шиг хөдөлж өгье. Энэ үед амьсгалыг аваад амьсгалыг гаргаад нуруун дээр ирэх ачаалал, нурууны өвдөлт, за нуруу амарч байгаа гэлөө сайн ажиглаад мэдрээрээ. За үүний дараа өвдөг ташаатай параллел за зүүн гарыг алдалсан байрлалаар газар буулгая. Баруун гараараа зүүн өвдөгний гадна талаас бариад өвдгийг баруун тал руугаа буулгах буюу толгойг эсрэг тал руу зүүн тал руугаа харууллаа. Аль болохоор өвдгийг газар хүрэхийг хичээгээд дал мөр газраас хөндийрэхгүй байхыг анхаараарай. Уртаар гүнзгий амьсгал аваад удаан тайвнаар гаргахдаа биеийг бүрэн сулалж өгье. Амьсгал аваад амьсгал гаргалаа. Үргэлжлүүлэн нөгөө эсрэг талд нь хийлээ. За баруун гарыг алдлаад газар буулгая. Зүүн гараараа баруун өвдөгний гадна талаас бариад зүүн тал руугаа буулгах зураа толгоогоо баруун тишгээ эргүүлэн харлаа. Уртаар гүнзгий амьсгал аваад амьсгалыг гаргахдаа аажмаар өвдгийг газар хүрэхийг хичээгээрэй. Мөн дал мөр газраас хөндийрхгүйг анхаарай. Амьсгал аваад амьсгал гаргаад дахин амьсгал аваад амьсгал гаргаад тайвшраа. Өвдгийг цээж рүүгээ сайтар татаад амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Хөлийг чийгээд амраалаа. Нуруу тань чилж өвдөд байгаа бол энэхүү дасгалыг туршаад үзээрэй. Таны нурууны өвдөлтийг яг л өргөс авсан мэд намжаах болно. Ингээд хамтдаа дасгал хийсэнд баярлалаа.